шантаж хийдгүү. Сонирдуулах төрийн бас байгууллагын Солонго болон адилвиш тэргүүтээ иргэний хүчлэг хийн. Хятад ажилчдыг игнүүлэн суулгаж энэ хужаа нарыг хар хэмээн зааж өөрсдөө ардан зогсож зураг бичлэг хийж лайвлаа. Энэ дур зураг нь лалын бичлэг хийдэг пропагандаг санагдуулан байв. Тэдний энэ дураар авирлалт хятадуудыг монголчуудын эсрэг турхирах үе гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж алтан ширээд баригдаж байгаа нефтийн үйлдвэрт гай тарих үе гэдэг болгоомжлолыг төрүүлж шүүмжлэлт давуулаад байна. Харин хамгийн сонирхол татаж байгаа баримт нь Сүхбаатар сумын удирдлагууд хужаа нар биднээс газрын зөвшөөрөл авалгүй ажиллаж байна. Та нар хөөгөөд өгөөч гэж Солонго нарын тэмцэгчдийг дуудсан гэх явдал юм. Сумын засаг дарга болон иргэдийн орлогч даргын дуудлагаар одоо энэ дээр бол ингээд ийм хужаа нар байна. Бид бол зөвшөөрөл өгөөгүй. Та нар бол энэ дээр ирээд самтарч ажиллаж өгөөч гэдэг урилгаар ирсэн шүү. За. Үнэхээр ч Сүхбаатар сумын засаг дарга ариун цог орлогчийнхоо хамт тухайн газар Солонго адилвиш нарын төршиг айшилж байгаа үйлдэлийг хараад зогсож байв. Улмаар тус сумын засаг дарга ариун цог газар дээр нь бүтэн чөлөөлөх тухай захирамж гаргаж түүнийг нь Солонго нийтэд уншиж танилцуулаад хятад ажилчдыг хөөсөн юм. Газрын тухай хуулиар аймаг, сум, дүүргийн засаг дарга нь иргэн аж ахуйн нэгж байгуулахад газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах хэрэгтэй. Газрын тосны тухай хуулиар сумын засаг дарга нь өөрийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтын дагуу ашиглуулахад хяналт тавих, зөрчил гарвал талсан зогсоох, арилгуулах бүрэн эрхтэй. Гэхдээ энэ эрхээ дурын иргэний хөдөлгөөнийхэнд шилжүүлж болох уу? Төрийн институтийн зарчмаар бол сумын засаг дарга нь зөвшөөрөл аваагүй компанид эхлээд хугацаатай албан шаардлага хүргүүлнэ. Компани удирдлагатай уулзаж зөрчлийг арилгуулна. Шаардлагатай бол холбогдох байгууллагад шилжүүлнэ. Маргаан гарвал дээд шатны байгууллага болон захиргааны шүүхийн журмаар шийдвүлэх замтай. Харин Сүхбаатар сумын удирдлага иргэний хөдөлгөөнийхнөр асуудлыг шийдвүлэх сонголт хийсэн нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэггүй эсвэл иргэний хөдөлгөөнийхэнтэй нийлж шантаж хийдгүү гэдэг эргэлзээтэй асуултанд тулгаж байна. Mongolia Poison Energy компани нь хэрлэн тохон 28 дугаар талбайд 8 жилийн хугацаатай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 2024 онд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж 49.7 сая долларын хайгуулын хөрөнгө оруулалтыг Монголд хийж 13 цоног өрөмдөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Төр нь өөрөө хайгуулын зөвшөөрөл олгочхоод орон нутаг дээрээ өөрөө зогсоож байгаа энэ ойлгомжгүй уялдаагүй үйлдэл нь гадаадын хөрөнгө оруулалтыг гацаах шалтгаануудын нэг байсаар байгаа юм. Энэ хужааг хавтаа. Морь усмаар бид нар морь устай. Морь усмаар байна. Бид морь усмаар байна.